За өнөөдрийн хичээлийн сэдв бол Монгол улс бүгд найрамдах засаглалд шилжсэн. За энэ чинь юуны зураг харагдаж байна хүүхдүүд ээ? Энэ чинь 1924 оны бэлэг тэмдэг харагдаж байна. 1921 оны 7 сард Монгол улс тусгай тогтнолоо сэргээж хэмжээд ирэх хаан засаглалаа тунхасныг зөвлөлт холбоотоос хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. Тиймээс ч Большевикийн тэр үеэс эхлэн Монголыг бүгд найрамдах засаглалаар шилжүүлэх төлөвлөгөө боловсруулсан боловч түүнийг хүлээн авахд ард түмнийг бэлтгэх нь бүр илүү чухал байсан бас эзэн хаан нэртэйгээ цаашгүй богд гэгэний нас барах хүртэл бүгд найрамдах засгийг хойшлуулсан. За богд хааны засаглалд ямар сул тал байсан гэж бодож байна? Богд хааны сул тал нь төвлөрсөн засагт бол бодлого хэрэгжихэд маш хомос байсан. За эдийн засгийн зорой мал аж ахуйн газар тариал нь маш сул өгсөн. Нийгмийн ялгаа маш их ядуу иргэд нь их эрх мэдлэхгүй байсан. За мөн гадаад орнуудын нөлөө хоёр хөрш буюу Хятад, Оросын нөлөө их байсан. 21 оны хувьсгалаар дэлхийн 1-р дайн Оросын хувьсгалын дараах нийгэм. За зорилго нь бол Монголын тусгай тогтнолтыг сэргээх, ардчилсан өөрчлөлт хийх. За үр дүнд нь богд хааны засаг дуусаж Монгол ардын засаглалд эхэлсэн. За энэ 1924 оны Монгол улсын зураг харагдаж байна. За энэ зургаас харахад бол Монгол улс маш ядуу, за хэртэй, за ер нь өмссөн хувцсанаар бол ядуу байгаа нь харагдаж байна. За 1924 оны 5 сарын 31-нд Хятад зөвлөлтийн хоорондын маргаантай асуудлыг шийдвэрлэх хөтөлбөрийн тухай хэлэлцээр байгуулж за засгийн газраас гадаад Монголын дундад иргэд улсын нэг хэсэг мөн болохыг хүлээн зөвшөөрч уг нутаг дэвсгэр Хятадын бүрэн эрхийг хүнддэг нээ хэмээн тохиролцож Монголын тусгай тогтнолыг үл зөвшөөрөхөө мэдгдсэн. За хүүхдүүдээ зөвлөлт холбоот ус Монголын тусгай тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй байсны гол шалтгаан нь юу байсан бэлээ? За нэгдүгээрт гадаад бодлогын сонирхол байсан. Зөвлөлт холбоот улс шин байгуулж буй улс ардчилсан хувьсгалын нөлөөгөө тэлэх сонирхолтой байсан. Монголыг шууд хүлээн зөвшөөрвөл зөвлөлт холбоот улсын өмнөд хилд шин бие даасан улс бий болох учраас хяналтгүй стратеги эрсдэлтэй гэж үзсэн байгаа. За хоёрдугаарт гадаад бодлого холбоо. Зөвлөлт холбоот улс Хятадын байр суурийг хүндэтгэж Монголыг Хятадын нэг хэсэг гэж үзэх бодлого баримталсан. За энэ нь Монголын тусгай тогтнолыг шууд хүлээн зөвшөөрөхийг хойшлуулсан хамгийн гол шалтгаан болсон байна. За богд хааны засаглал дуусна. За бүгд найрамдах засаглалтай болохын эхлэл болсон 1921 оны Монгол ардын хувьсгал, за шинэ ардын засаглалын шаардлага бий болсон байна. Зөвлөлт холбоот улсын нөлөө 1921-ээс 1924 онд зөвлөлт холбоот улс Монголд нөлөө үзүүлж шинэ засаглал байгуулахад дэмжлэг үзүүлсэн. Монголын шинэ засаглал нь зөвлөлт холбоот улсын зөвшөөрлөөр бүгд найрамдах засаглалын зарчмыг баримтлах боломжтой болсон байна. 1924 онд бүрэн хэрэгжсэн. 1924 онд богд хааны нас барснаар хаан засаглал бүрэн дуусч Монгол улс албан ёсоор бүгд найрамдах засаглалтай болсон байна. За анхны үндсэн хуулиа монголчууд баталсан. За анхны үндсэн хуулийн гол зорилго нь улсын дэд эрхийн мэдлийг хуваачилж тогтоох, ард иргэдийнхээ эрх чөлөөг баталгаажуулах, шинэ засаглалын бүтэц байгуулалтыг тодорхойлох байсан байна. За энэ зурган дээр 1924 онд үндсэн хууль батлахад гол нөлөө үзүүлсэн эрхмүүд харагдаж байна. За анхны үндсэн хуулиар бүгд найрамдах Монгол ард улс хэмээн зарлагдсан. За Улаанбаатар хот маань байгуулагдсан. Төрийн өмчийг хязгаарлаж хөрөнгөжих баячхыг хоригдсон. Иргэдийн эрх чөлөөтэй холбоотой заалтууд гарсан. Төрийн байгуулалтын тогтолцоог хуульчлан баталсан. Зарим хүмүүсийн улс төрийн эрхийг хассан байна. За улс төрийн эрхээ яг ямар хүмүүс асуулсан бэ гэхээр нэгдүгээрт бусдыг хүслэн аж ахуй эрхлэгчид, хоёрдугаарт урдын хаад ноёд хутад хувилгаад, гуравдугаарт хүрээ хийдэл сууж хурал хурдаг лам нар улс төрийн эрхээ асуусан байна. За энд 1924 оны үндсэн хууль харагдаж байна. Монгол бичгээр бичсэн байгаа хүүхдүүдээ та нар уншиж чадах байна уу? За Монголоос анхны үндсэн хуулиа баталснаас 15 жилийн дараа хоёр дахь үндсэн хуулиа баталсан. Уг хуулийн төслийг зөвлөлт холбоот улсын удирдагч уншиж танилцаад зас сайжруулах 21 санал өгснийг бүрэн тусгасан. За үүнийг Жобасангийн үндсэн хууль гэж нэрлэдэг юм байна.